видео үзүүлж байна. Харамч сэтгэл таныг яагаад хоосруулдаг вэ? Харам гэдэг нь зөвхөн хандлага бус хүний дотоод сэтгэлээс урсан гардаг хорт шинж юм. Хахир харамч хүмүүс мөнгөтэй харьцах, харьцаагаа байр машин авах гэх мэт хэтийн төлөвлөгөөгөөр зөвтгдөг. Гэхдээ харамч занг хямгч байдалтай андуурч болохгүй. Харамч хүмүүст мөнгөний хэмжээ чухал биш. 1. Харамч сэтгэл хямгч зангаас юугаараа ялгаатай вэ? Хямгч байх гэдэг нь та Франц руу аялмаар байгаа ч оронд нь Хятад руу аялахаар болсон. Учир нь та байрны зээлээ төлөх шаардлагатай байгааг хэлнэ. Харин харамч сэтгэл бол та болцоон дээр бүсгийг яагаад хоолнд таах ёстойгоо ойлгохгүй байх. Эсвэл уул нь бүр мөсөн салаад унчхаагүй байна гэд бодоод уранхай гутлаа 2 дахь жилдээ дараалан өмсөхийг хэлнэ. Химнэлтээс ялгаатай нь харамч зам бол эр арцнаал юм. Харамч хүн ямар нэгэн бодит зорилтод хөтлөгддөггүй. Жишээлбэл тэр чухал уулзалтанд хоцрох гээд байгаа ч такси барихаас татгалзаж улмаар өөрийн ажлаа гаргуунд гаргана. Харин хямгч зам бол зөвхөн өөрт биш бусдад ашигтай тусна. Харамч сэтгэл мөнгнөөс бусад бүх зүйлийг утга учиргүй хийдэг. Иймд харамч зан хөрөнгөч нахуурахад саад болохоос гадна хүнийг ядуу ганцаардмал болгодог байна. 2. Материаллык эд зүйлсэд ороогдно. Чиний эзэмшдэг зүйлс сүулдэ чамааг эзэмшнэ гэж Fight Club кинон дээр Тайлер Дурден хэлдэг шүү дээ. Хэрэглэгчдийн сэтгэхүйтэй байснаар материаллык эд зүйлсийн бусдаас дээгүүр тавих хандлагатай болдог. Зарчмын хувьд байр авах юм уу, өөр томоохон худалдан авалт хийхэд зориулж мөнгө хадгалахад огт буруу юм байхгүй. Гэхдээ жирийн хүн тухтай амьдрал болон өөрийн зарцуулалт хоорондын тэнцвэрийг хадгалж чаддаг байхад харамч хүн хоёулангаас нэм үү аль нэгнээс нь татгалцдаг. Аялах, сонирхдог зүйлээ хийх, найзуудтайгаа алжаалаа тайлах гэх мэт түр хугацааны тааламжтай зүйлсээс татгалцснаар ямар ч хүн байр машин тавилах худалдан авах боломжтой болно. Гэхдээ та ганцаараа байх юм бол 100 м квадратын байрны хэрэг юу байна вэ? 3. Дүрмээс гажна. Ердийн тааламжийг умартах нь харамч зангийн учир дутагдал гарч байгаагийн илрэл. Уулын өрөө өнхрөөсөн засан бөмбөг адил харамч сэтгэл нэг ашиг хонжооны дараа нөгөөрөө заавал тэмүүлж зорилгын төлөө бус орлогын төлөө болгон хүнийг өрчилдөг. Эцэст нь хүнийг ашиг сонирхлын цаашлаад хуулийн хүрээнд асуудалд унгана. Авилга хээл хахуул банкны дээрэм зэрэг гэмт хэрэгүүд бүгд л сувдаг шунхай сэтгэл хэрэгс хэтэрсэн болж гардаг. Баатар хүн бүгдийг хүснэ эсвэл юу ч хүсэхгүй гэсэн цэцэн үг байдаг. 4. Оюун санаан дэх ядуурвал. Баян хүн хурамч байх ёстой, ядуу хүнд тийм зан зохихгүй гэдэг ойлголт байдаг. Үнэн дээр энэ нь хурамч зам мөнгөний гачигдaltaй холбоотой гэдэгтэй адилхан маш буруу ойлголт. Ядуу хүмүүст аашилж даржин хэв маягаар амьдарч байсан баян хүмүүс олон бий. Хамгийн тод жишээ нь газрын тосны магнат 20 дугаар зууны хамгийн баян хүмүүсийн нэг John Paul Getty байв. Түүний харамч зам бүр 2 ч киноны сэдэв болсон. Тэр бомтонч гэсэн Getty хамгийн хямдхан хослыг өмсөж харш дотроо гудамжны утасны бүхээг байрлуулж байв. Утасны төлбөр хэд их байна гэж үзснээс тэр аж. Түүний харамч зангийн гор ачхүүгийн дээрэмдэж барьцаалж түүнээс 17 сая доллар нэхэх үед гарсан юм. Бүр хүүгийнх нь огтолсон чихийг шуудангаар илгээсэн бахад тэрээр мөнгөө хадгалж үлдэх шийдвэрээсээ буцсангүй. Эцэст нь тэрээр 3 сая долларыг төлөөд хүүгээ эргүүлж авах тохиролцоонд хүрсэн байна. Гэвч хүн эргэж ирснийхээ дараа сэтгэлийн шархаа эдгэрүүлж чадсангүй хар тамхинд донтож улмаар сонсгол хараан нууцнаар хорвоогоос хэтэрхий эрт хальсан байна.